Сайн мэцхан үзэгчдээ манай Монгол цэцгийн за ээлжид дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр бүгдээрээ ямар цэцэг ярих вэ? Цэцэг ш өнөөдөр шарилж ярив. За. Ургамал гэхдээ бас цэцгэлдэг. Гэтэ бол хөл газрын ургамал гэдгээрээ явдаг. Цэцгийнхаа тоонд ордоггүй. Энэ ургамлыг хүмүүс ялангуяа харшилтай хүмүүс хамгийн сайн за мэдэн шарилж гэдгээс нь айдаг боловч бас яг сайн мэддгүй юм билээ. Шарилжнаас зогтох газар бол дэлхий дээр ерөөсөй байхгүй. Тийм баг нэрээ тий. Дэлхий дээр 481 зүйлийн шарилж одоогоор судлаачид бүртгэж байгаа. Маш олуулаа. Ургамлын аймаг дотор айгүй өнөр гэр бүл. Тэгээ энэ дотроос манай оронд тэгэхэд 100 зүйл нь байгаа. Амар олон байгаад. Энэ 100 зүйлийн шарилжийг ялгаж таних нь байтугай нэрийнч бараг хүмүүс мэдгүй. Зөвхөн ерөнхийд нь шарилж гэдгээр нь л мэддэг. Уг нь бол хөл газрын ургамлууд ер нь бүгдээрээ жоохон хүмүүст харшил өгдөг. Тоостой тийм ургамлууд идэг. Ягаад тэгэхээр энийг нөгөө эрийнхээ тоож дээр нь суудаггүй. Гой ганган цэцэг байхгүй. Тэгээд тоост ургамал боловч уг нь тоос цуглуулдаг шавьчнууд дэлхий дээр маш олон байгаа шүү дээ. Гэвч тэр шавьчнууд нь бас тоодгүй. Тоосоо хүртээх, тараах, үржиж ошрох ганц боломж нь салхи. Дээрээс нь хүмүүс хүн малын амьтны хөл одоо хүн хажуугаар нь шүргэл өнгөрөхтөл тоос нь маш их хэмжээгээр ингээд тоосоо цацаж чаддаг болцсон байглаасаа тийм цохилтгоотой болцсон юм бол тийм болохоор нэг хүн хажуугаар нь өнгөрөх дөнгөж салс сэржигнэх төдийд те хажуугаар нэг зүгээр нэг мал өнгөрөхтөл хүртэл тэр шарилжны тоос нь асар их тоос ингээд агаар цацагдаад тэр нь хүмүүст ингээд байнгын харшил өгчдөг хүний ам хамраар ороод мэдээж ингээд амьсгалж чадахгүй хамар нь битүүрцэн бүр хоолоо хүртэл захтнаад ингээд гараа оруулаад бүр хоолоогоо маажмаар санагддаг шүү дээ харшилтай хүмүүсийн тэр ийм зовлон учруулж байгаа юм чинь ямар ч хүн мэдээж дуртай байх нь аргагүй байх боломжгүй харшил өгдөггүй хүмүүс бол ерөөсөө хүмүүсийн энэ зовлонг ерөөсөө мэдэхгүй ийм зовлонгийг ойлгодоггүй хүмүүс Улаанбаатар хотынхаа энэ шарилжны асуудлыг шийдэж чадахгүй байх гэж би бодоод байгаа байхгүй за наадан болоод ирэхээр ялангуяа эгийн тухай ороод шарилжгүй Улаанбаатар гэдэг аянаа зарладаг. Тэгээ аян зарлангуудаа хотогчлтын хідэ ажилчдаар нэг бээлийн өмсүүлсэн болоод маск өгдөг юм уу ингээд харж байхад бол зарим нь маскгүй л ингээд шарилжийг гараараа зулгаж идэг хөхгүй. Энэ бол хэвээр аимшиг юм. Яг ингээд шарилжны асуудлыг мэдэхгүй байгаа тэр дарга нарын л өгж идэг тушаал заавар байдаг байх гэж би ойлгож байгаа. Гэтэл тэр хүн одоо шарилжны харшилгүй байж болно. Тэрийг зулгаасныхаа дараа жил ч юм уу магадгүй сарын дараа айгүй бол 7 хоногийн дараа харшилтай болно шүү дээ. Энэ шарилж гэдэг чинь өөрөө тийм гараараа зулгаагаад байдаг тийм ид биш л дээ. Шарилжгүй, харшилгүй хүннийг харшилтай болгодог тийм амар ургамал ахгүй. Яг шарилж гэхээр яг юуг нь хэлдэг юм бол? Одоо шарилж гээд бол яг хүмүүсийн хэлдэг нь бол босоо арай өндөр ургадаг нэг царай муутай нэг жижигхэн бондгор ч юм үртэй эсвэл нэг тийм ногоо навчтай нэг царай муутай ногоо навчтай тийм саарл ногоон зарим бүр цайвар дуу зарим тийм хар ногоон тийм навчнууд байж идэг л да тэр нь бол шарилж гэтээ яг хүмүүс тоос өгөөд идэг нь шарилж ганцаараа биш гагдаа гэдээ бас нэг ургамал байгаа тэр бас хэмжээний тоос ялгаруулдаг бас хүмүүст харшил өгдөг. Гэвч хүмүүс нөгөө гагдагаа анзаарахгүйгээр шарилжийг л буруутгаад идэг. Тэгээ шарилж өөрөө яалтчгүй бас дэлхий дээр ингээд 481 зүйлээ маш их шарилж ургаж байгаа болохоор тэгээд нөгөө гагдагаа бодвол ингээд өндөр болохоор илүү их нөгөө хүмүүсийн салхиар тоосон цацагдах хүний хөл гараар бас ингээд тоосон цацагдах боломж нь их байдаг болохоор шарилж нь илүү бас муу нэртэй. Шарилж уг нь бол ангаах ухааны эми маш чухал ургамал болдог. Тийм үү? Тий. Хөө ямар сони. Бүр гайхчлаа нөгөө харшил хөдлөгдөг юм чинь ангаах ухааны имиж гэхээр бүр гайхчлаа. Одоо монголчуудын ангаах ухаанд хэрэгжилж мэддэг хамгийн сайн мэддэг нь болохоор царван. Бас нэг сайн мэддэг шарилж нь болохоор аг. Гэтэл агийг бол монголчууд шарилж гэж мэддэггүй. Аг гэд шал өөрөөр нэрлэлсэн. Уг нь бол энэ шинжлэх ухааны нэр нь хүүцэг шарилж. Хүүтэн тэсвэртэй монгол шиг юм газар ургадаг. Яг шарилжгээ өндөр биш, арай намхан тэг ингээд холоос харахад бол нэг юм цэнхэрдсэн нэг цэнхэр саарлангийн юм одоо нөгөө дуунд хүртэл гардаг штэ те аг өнөрцөн цэнхэр тал бол гэдэг атуунд тий нөгөө бацхгүй дуурштай гэдэг ингээд дуулдаг дуу хүртлээд ингээд яруу найрагчд нь хүртэл багтдаг дуучид нь багтаж дуулдаг ард түмэн нь хүртэл тэрийг ингээд амандаа хүлхээд явж идэг дуу те гэтэл эн чинь өөрөө шарилж тэгээ энийг болохоор мал иддэг шарилжин дотроос бас мал иддэг шарилжнууд зөндөө байгаа.
Тэрний нэг нь энэ аг. Аг идсэн мал бол сайн таргалдаг. Тийм болохоор нөгөө агтай газар малаа бэлчих малчд бол дуртай. Аг ургаж байгаа газар бол бэлчээрийн доройтолд орцсон. Одоо агийг удахгүй бусад шарилж нь одоо хүмүүсийн дургуй шарилж нь түрээд ургана гэсэн үг. Тэгэхээр шарилж яагаад ингэж хаасаагүй ургадаг юм бэ гэхээр энд хүн өөрөө буруутай. Хүн өөрөө маш их хэмжээний газрыг сүйтгээд, эвдээд ингээд наацх нэг газар тариалан ногооны талбай уулгаж хайдаг. Ямар нэгэн байдлаар ухаад орхидог. Уул уурхаахан хүртэл ингээд ухаад орхидог. Малчид ихэд тэр авийнхаа газрыг талхалчаад эргээд ингээд өв сурмал ургаж нөхөн сэргэх боломж өгөхгүйгээр маш их хэмжээгээр малаа өсгөж үржүүлдэг. Тэгээ энэ бүхэнд хүний өөрийнх нь буруугаас болоод газар эвдэрч байгаа. Газар эвдэрхээр тэр эвдэрсэн газарт нөгөө бидний дуртай ногоо цэцэг ургаж чаддаггүй тийм газарт нэг үржил шим байхгүй болсон байдаг болохоор нөгөө эвдэрсэн газрыг хар шороон цэцэг утар өвсөнд хэрэгтэй хамгийн үржил шимтэй хэсгэнд салхинд хийсэн явчихдаг. Тэгээ тэр эвдэрсэн газар дээр шарилжил очиж ургана. Тэгээ байгаль их өөрөө энийг энэ эвдэрсэн газрыг салхинд хийсэж хүний ам хамраар ороод бас тэр хөрсөнд хийсэж алга болохоос сэргийлээд шарилжийг бүтээсэн байгаа байхгүй. Гэхдээ тийм хэцүү эвдэрсэн муухай газар ургаж байгаа болохоор энэ ургамалч өөрөө ингээд бас тэрийгээ дагаад царай муутай цэцэггүй маш их тоос ялгаруулдаг. Шавжийг уран дуудах тийм анхлын өнөр байхгүй, бал байхгүй. Тийм болохоор тэгэл өөрөө үржихийн тулд аргагүй ирэхэд л цаанаасаа байглаасаа ингээд ийм их тоос ялгаруулдаг. Тэрийг салхиар ялгаруулж чаддаг л болцсон цохилтолгоотой. Нөгөө эмийн ургамалд ашигладаг нь яг ямар шарилж юм бол эмийн ургамалд болохоор одоо монголчуудын мэдээ хамгийн их хоолой зайлдаг ханаа төрчгөр хоолой өвдчгөр царун. Тэгээ тэрний араас северсийн шарилж гэдэг бас байгаа. Нэг нас шарилж буюу аг хүмүүс бас үнэрлэх дуртай нь бас нөгөө эфирийн тосны айгу хэмжлэгээний чанартай байдаг болохоор тэгдэм шиг байна. Одоо уламжлал ангаах хүнд хэрэгэлдэг 5 аршаан гэдэг эмчилгээ штэ нэг 5 ургамлыг одоо нэг нь болохоор тэр аг хүүцэг шарилж гэдэг аг северсийн шарилжинд гэхэд хүний нөгөө чөлөө тарьдаг катуудыг зайлуулдаг антиоксидант бодис. Тэгэхээр энэ бол айгүй чухал ургамал байгааз жимийн архинда хандалж байгаа учраас ерөөсөө энэ байгаа байхгүй. Ийм бодисуудын архинд шингээж аваад жилийн турш хэрэглэх боломжтой байж штэ тий. Тэр энэ архич өөрөө нөгөө ямар нэг юм муутахгүй дээрэс нь ариутгах чанартай. Тийм болохоор нөгөө янз янзын архины ханд, спиртэн ханд хийгээд идэх юм учиртай байсан юм бэл. Бас сонир. Нөгөө нэг хөдөөссөн бид нар гэж ярьсан шүү дээ. Тэгээ санчлалд бид нар нөгөө хүүхэд хад тайр цууж байгаа л шарилж таслал хоолмол хийж игээд тэгэхээр бид нар нөгөө дархлаа суудсан байдаг юм болов. Чи баг бахта жишээ нь одоо шарилжаар тоглож л байсан байж тээ. Тэгэхээр тэр үедээ шарилжаас харшилж байгаагүй шүү дээ. Тий. Тэгээ Улаанбаатарт ирсэн ойрны харшилтаа олцсон. Тэгээ шарилжны харшилтаа гэдэг өөрийгөө ойлгоод байна тий. Тэгэхээр чиний шарилжны харшил миний ойлгож байгаагаар шарилжны харшил биш тоосны харшил. Тэгээ магадгүй ингээд тоостой орчинд удаан байснаасаа болоод эргээд шарилжнаасаа харшилдаг болох магадaltaй. Айгу амархан харшилдаг болно гэсэн үг. Гэтэ яг уу тоосноос харшилтаа хэвээрээ анханасаа шарилжнаасаа харшилтаа байгаагүй бол харшил үсэхгүй байх бас боломжтой өндөр. Гэдэг би гэхэд анханасаа хөдөө өссөн шарилжин донд өссөн хүүхэд чинь шарилжаа одоо болт шарилжны харшил үсээгүй зөвхөн нэг баг зэргийн тоосны харшил их хэмжээний тоос өнөрчих юм бол тоосны харшил үсчдэг. Хамраас жоохон шингэн ус гараад идэг. Тэрнээс өөрөөр бас нэг тийм хүндэрдгүүлдэ тэрнтэй адилхан яваад байх боломжтой. Ер нь тэгэхээр шарилжны харшил тоосны харшил гэж ер нь хүн ялах хэрэгтэй юм байна л та. Ялах хэрэгтэй. Юмны төрөнд нөгөө муу шарилжийг буруутгаад хийж өсөхгүй байгаа байхгүй. Хамгийн ихэнд бол энэ хот сууринтай холбоотой тоослох асуудал байгаа. Тэгэхээр тоосны харшлыг л бүгдээрээ багасгахыг гэдэгт л нэгдүгürt анхаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тоосны харшлахгүй байх юм бол шарилжнаас харшлах магадлал бага. За ойлголоо. Шарилжнаас харшилтын хүн тэр харшлын идэх гэж байдгүй л үү? Одоохондоо бол хүн төрлөختөн харшлыг эмчлэгээ олж авч чадаагүй. Харшлыг эмчилгээг эргээд шарилжнаасаа олох болов уу гэж би бодод байт. Шарилжийг бол ер нь артемса гэж шинжлэх ухааны нэр нь хэлдэг юм. Хумхааг эмчилж авахд эмчлэх зорилгоор гаргаж авсан бодис нь өөрөө артемизинин. Артемизинин гэдэг бодисыг хятадын ургамал судлаач хятадын уламжлал ангаах ухааны судалгааны төвийн судлаач Юту гэдэг
эмэгтэй судлаач 2015 онд гаргаж аваад Нобелийн шагнал авсан. Шарилж өөрөө эфирийн тос маш ихтэй ургамал одоо жишээ нь говийн шарилж гэдэг нэг ургам шарилж байгаа. Нарсны шилмүс, зэргэн, ямаан арц, нэг нь болохоор балган бургас гэдэг 5 ургамлыг нийлүүлж байгаа тийм хандлаад аршаан болгож хэрэгэлдэг. Тэр болохоор эдгээр бүгдээр эфирийн тос асар өндөр хэмжээтэй агуулгадаг ургамлууд. Нөгөө 5 аршааны ханд гэдэг чинь бас эфирийн тосын ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр дээрэс нь флавоноид гэдэг бүх ургамалд байдаг тийм бодис нь шарилжинд маш их хэмжээгээр байдаг. Тэгээ флавоноид өөрөө бас хүний эрүүл мэндэд нөгөө маш их ач тустай юм бодис. Тэгээд энийг бас ялангуяа тэр нөгөө севершин шарилж, морин шарилж одоо нөгөө хүмүүс монголчууд морин шарилж гэхэр нэг сайн мэддэг. Хүмүүсийн айгүй сайн мэддэг нь ингээд шавг, хар шавг, цагаан шавг гэдэг хүмүүс ялангуяа говийнхан бол шавг гэдгээр нь айгүй сайн мэднэ. Говийнхан бол ялангуяа бас ингээд үнэрлээд иддэг. Нөгөө эфирийн тос нь хүний эфирийн тос ч өөрөө нөгөө ургамлаас гараад үнрээр дамжиж хүний амьсгалын системээр ороод эргээд биеийн дотор байгаа бүх хоруудыг ингэж аваад эргээд амьсгалаараа гардаг, хорыг авч гардаг тийм химийн бодис юм байл л дээ. Тэгэхээр тийм болохоор нөгөө шавгийг бас нэг хүмүүс үнэрлээд идэх тийм учиртай юм шиг байна. Бас өөр юм юу шарилж юм уу л дахаргүй л юм байна. Тий. Одоо севершин шарилж гэдгээр нь болохоор Европынхан бол тэр үеийнхөө дарс арх хүртэл энэ шарилжинд дарж байгаа дуудаг энийг эрүүл мэндийн ундаа гэж хүртдэг. Монголчууд гэсэн дээр үеэсээ ингэж шимээ архинда дарж байгаад хэрэгжилж исэн юм уламжлал бас байгаа. Зөвхөн севершин шарилж нь. Тэгээд шарилжийг эдсэн малын нарийн гэдэс өлөн гэдэс одоо гиз дотроос нь хэмжээний ийм антибиотик төстэй бодисууд одоо олдоод тэрнээсээ болоод одоо Монголоос ч юм уу Азийн орнуудаас Европ руу гаргаж исэн малыг хэмжээний антибиотик илэрсэн учраас авахгүй гэдэг ингээд худалдааны хориг тавьж исэн тийм тохиолдлууд хүртэл байгаа. Гэтэ үе үе бол ийм хориг тавигддаг. Зориуд малд антибиотик тариад байгаа асуудал биш. Мал өөрөө шарилж идсэнтэй холбоотой. Шарилж өөрөө байгалийн маш их антибиотиктой тэрийг мал өөрөө мэддэг учраас мал амтэн чинь өөрийнхөө нэг хэрэгцээд эрүүл мэндэд хэрэгтэй идэж болдог ургамлуудаа өөрөө зөнгөрөө түгүүд идчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ северсийн шарилж мэрэлжмтэй агмаг гэдэг ингээд идчихэж байгаа. Ийм шарилж идснээсээ холбоотойгоор мах тэр нарийн гиз дотор бидний хэмжээний ингээд антибиотик бий болчихдээ юм байна. Тэгээ тэрийг ингээд шинжилгээгээр илрээд гараад ирдэг. Бас сонир юм бэ. Тэгэхээр чи одоо шарилжийг идсэн малын махаа идэхээр тэндээс антибиотик бас давхар хүн авчиж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүний эрүүл мэндэд бас нэг талаараа мах иддэг хүмүүс бол бүгдээрээ хэдий шарилжийг муу үзээд байгаа ч гэсэн махаар дамжуулаад бас ашиг шимийг хүртэж байгаа л гэсэн үг. Ингээд их чинь нөгөө ялангуяа гэрэл ташаан дуургацсан баахан ногоо муухай нэртэй ургамлууд аваад байдаг шүү дээ. Тэд нар ер нь шарилж юм бас дээрээс нь гайхаад байгаа юм нөгөө зүлэг байдаг шүү дээ. Зүлэг бас харшилтаа ордог юм уу? Хүмүүс ингээд зүлгэн дээр очиж хөвсөн. Йоо харшил хөдлөлөө гэл ингээд яг харшил хөдлөдөг юм болоо тэр зүлэг. Зүлгэнд бол харшил хөдлөдөг юу ч байхгүй. Зүлэг чи өөрөө өвсний төрөл өвсийг дотор нь ногоо зүлэг гэдэг нэлээд хэд ангилдаг. Тэрний нэг нь л зүлэг ширэг гэж хүртэл бас нэг өвс байгаа шүү дээ. Би тэн дээр бол ямар ч шарилж өөрөө тийм газар ургадаггүй шүү дээ. Яг нөгөө гэр хорооллын газар чи өөрөө талхлагдсан муу газар болцсон байгаа болохоор тэнд бол шарилж хэмжээгээр ургаж идэг. Гэр хорооллынх нь ч нөгөө ил жорлонтой те гэтэл ингээд жорлонгийн ялаа хар ялаа агуулда тийм юунуудыг ингээд устгаж идэг тэрийг үржиж оширхоо сэргийлж идэг бодис ялгаруулдаг шарилжнууд бас зөндөө идэг байхгүй юу? Хөө за. Айгүй ач тустай шарилж чинь. Хээр гэхэд ингээд шарилж ургаж байгаа газар болдог бараг ялаа байхгүй. Тэгэхээр шарилж ихтэй газар ялааг устгах тийм бодисыг ялгаруулдаг шарилж хэмжээгээр ургаж идэг. Ялаанаас гадна ингээд бусад цэцэг ургамал өвснийг идэж устгадаг тийм хөнөөлт шавьчнууд бас зөндөө байдаг. Тэр хөнөөлт шавьчуудыг устгаж идэг бодисыг хүртэл ялгаруулдаг. Өстэй дээл одоо бид нар ч нөгөө булган шөв мөв одоо яах вэ торхоо шавьчинд идэвхлэхгүй байх асуудал үүсдэг штэ. Монгол эсхий гэртээ эсхий хувцас тэр нэхий дээл нь яагаад ингээд цагаан ирвэхэ идчихдэггүй. Цагаан ирвэхийн дотор амьдарч идэх ш тэр хүмүүс ч малчиж. Эртнээсээ ингээд цагаан ирвэхэнд идэвхлэхгүй энэ эсхий гэр нь ингээ яаж байгаад идэм болоо гэж гадаадынхын хүртэл аягүй гайхдаг байсан юм байна л да. Энд чинь нэг нэсэндээ байгалийн нэг хамгаалагч байгаа байхгүй. Шумуулыг хүртэл очруулахгүй
байдаг. Ялгаруул тийм бодис хүртэл ялгаруулдаг шарилж байгаа. Тэгэхээр шарилжийг бас ад үзээд авах хэрэггүй л дээ.